За сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За сошиал орчинд явагдаад байгаа нийтийн тээврийн 2 автобусыг 300 сая төгрөгөөр худалдан авсан байна. За энэ гадуур 58 сая, 70 сая, 60 сая гээд автобус байгаад байна. Яагаад ийм 300 саяар ийм үнэтэй автобус авч байгаа юм бэ гэдгээр нэмэлт тайлбар залруулах хийх гэсэн юм аа. За уг төсөл арга хэмжээ нь 2024 оны 12 сарын 30-ны өдөр Мөрөн сум иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор батлагдаад за ажлын даалгавар боловсруулагчийг өөрөө бүхий ажлын хэсэг ажиллаад судалгаа мониторинг хийгээд за тухайн ажлын даалгаврыг боловсруулахдаа Солонгос улсад үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж Солонгос улсад зарагдаж байгаа автомашины сайтууд Солонгос улсаас автомашин оруулж ирдэг аж ахуйн нэгжээс судалгаа аваад за нэгтгэж байгаад энэхүү ажлын даалгаврыг боловсруулсан юм аа. За тухайн судалгаа авч байх хугацаанд Солонгос улсад яг бэлэн зарагдаж байгаа автобусуудыг авч үзвэл за гүйлтээсээ хамаарат 120 саяас 130 сая төгрөгийн хооронд ажлын даалгаварт нэмэлтээр зайлшгүй шаардлагатай стандартыг хангасан байх шаардлагатай нэмэлт тоноглолуудыг төлөвлөж өгсөн байгаа. Энэхүү тоноглолууд нь GPS суйрлуулах, за дотор гадна камер, за чиглэл заасан мэдээллийн LED дэлгэц байна. За мөнгө хураах хайрцагтай байх, за кабин халагчтай байх, дотор гадна камертай байх гэсэн нэмэлт заалтуудыг тусгаж өгсөн байгаа. Тендерийн шалгуур хангаж ууш тэнгэр ХХК-д өрсөлдөж байсан Bosso Automotive ХХК, Хан уул тэрэг ХХК-нд хоёулаа бүгд наримдах хятадд улсад үйлдвэрсэн автобус нийлүүлэхээр санал ирүүлж байсан тул цаашдын ашиглалт болон техникийн эвдрэл гэмтэл засвар үйлчилгээ, урсгал зардлын тооцоол зэргийг харгалзан үзэл Солонгос улсад үйлдвэрлэгдсэн автобусыг худалдаа авах шийдвэрийг үнэлгээний хорооны зүгээс гаргасан байгаа. За тендерийн цахимд 4 удаа зарлагдаад дөрөвдөгтөр ууш тэнгэр ХХ компани оролцож 299 сая төгрөгөөр гэрээ байгуулагдсан байгаа. За гүйцэтгэгч нь дунд оврын Солонгос улсад үйлдвэрлэгдсэн 24 оны судалдаа 2019 онд үйлдвэрлэгдсэн 2020 онд үйлдвэрлэгдсэн 2 ширхэг автобусыг нийлүүлсэн байгаа. За 2019 онд үйлдвэрлэгдсэн автобус нь 129,995 км гүйлттэй. За 2020 онд үйлдвэрлэгдсэн 85,000 км-тэй гэсэн ийм заалттай автобусыг техникийн тодорхойлтын дагуу хүлээлгэн өгсөн байгаа. За тус тендер нь 1, 3, 5, 8 саруудад цахим системээр нээлттэй зарлагдсан. За тендерийн бичиг баримтад заасан шалгуурыг хангах ямар ч компани оролцох боломжтой байсан шүү. Энэ бүх хүмүүст нээлттэй, бүх аж ахуйн нэгжүүдэд нээлттэй байсан зөв шүү гэдгийг та бүхэндээ дуулгая. За мөн тендер 4 удаа зарлагдгаад энэхүү 58 сая 60-70 саяын үнийг санал болгоод тендерийн бичиг баримтын шалгуурыг хангаад ороод ирэх боломж нь бүрэн 100% нээлттэй байсан шүү гэж та бүхэндээ дахин дуулгая. За нэмэлтээр нэг зүйл тайлбарлахад за төрийн худалдаа авах ажиллагааны тухай хууль журмын дагуу за хувь хүнээс одоо бид нэр төрийн худалдаа авах ажиллагааны журмыг баримталж энэхүү тендерийг зарладаг байгаа. Худалдаа авалтыг гүйцэтгэдэг байгаа. За бид нэр шууд яг хувь хүнээс өөрсдөө ингээд шууд бэлэн мөнгө бариад 2 хувь хүний хооронд хийдэг 8. За төрийн худалдаа авах ажиллагааны худалдаа авалт гэдэг нь 2 өөр тусдаа зүйл юм шүү. За үүн дээр нэг жишээн дээр тайлбарлах юм бол за TMN Motors гээд аж ахуйн нэгжээс би 2025 оны 2 сарын 13-нд үнийн судалгаа хийж байгаа. За 2020 онтой 24 оны судалтай автобус нь 56 сая вон яг газар дээрээ зарагдаж байна. За энийг монгол мөнгөөр шилжүүлээд үзэх юм бол 129 сая 600 мянган төгрөгийн үнэтэй байна. За энэ дээрээ нэмээд 15.5% буюу гайлын татвар 20 сая 50,800. За үн дээрээ нэмээд тээврийн зардал буюу $2,000, 7 сая 104 мянган төгрөг. За нэмэлт тоноглол буюу 4 сая 995 мянган төгрөг. За үүн дээрээ нэмэгдээд тухайн аж ахуйн нэгж компани заавал оролцох ёстой байдаг учраас аж ахуйн нэгж компани дээр нөөтийн 10% мэдээж орлогын албан татвар буюу нөөтийн 10% төлөгдөн суудгагдана. За ашигын буюу тухайн компани
ашигтай ажилласан байх ёстой учраас 10-аас 15% ашгийг тооцож боддог байгаа. За та бүхэн энэ хүү ташаа мэдээллийг үнэн зөвөөр шүүлтүртэй хандахыг та бүхнээсээ хүсэж байна. Баярлалаа.